Монгол улс жилд 170-аас 200 мянган тонн мах экспортлох боломжтой ч энэ нөөцөө бүрэн ашиглаж чадахгүй байна. Тухайлх юм бол 2025 онд 85.4 мянган тонн махан бүтээгдэхүүн экспортод гаргасан байна. Экспорт боломжит хэмжээнээс доогуур байгаа шалтгаан нь нийлүүлэлт, логистик, зах зээлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг харуулж байна гэж салбарыг үзлээ. Нэгдсэн үндэсний байгууллагын далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвөөс хийсэн Монгол улсын махны экспортыг нэмэгдүүлэх замын зураг боловсруулах судалгаанд Монгол улс махны экспортоо эрс нэмэгдүүлэх боломжтой гэж дурджээ. Сүүлийн жилүүдэд төрөөс мах боловсруулах салбарыг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд 17 мах боловсруулах үйлдвэрийг шинээр ашиглалтанд оруулж салбарын үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэн байна. Мөн Монгол улс махны экспортын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж мал эмнэлэг, хорио цээр, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр 53 гэрээ хэлцээр байгуулснаар гадаад зах зээл нэвтрэх хэрэгцээ орчин бүрджээ. Үр дүнгээс нь харж байхад бол манай улсын ялангуяа махны экспорт нэн хамааралтай. Манай улсын ерөнхийлөгч төрийн тэргүүн олон улсын хэмжээнд төрийн айлчлалууд хийгээд тийм ээ бас энэ мах экспортлох гадаад харилцааг эдийн засгуулах чиглэлээр олон гэрээ хэлцээрүүд хийгээ яваад байгаа. Тэгээ энэний үргэлжлэл энэний мөрөөр хийх ажил нь хэрхэн явагдаж байна. Мах боловсруулагч маань, мах үйлдвэрлэгч маань өөрсдөө малчид маань энэ махаа гадагш нь экспортлоход яг ямар замналаар явж, ямар шүү байдлаар экспортлох боломж байна. Ямар хүндрэл бэрхшээл саад дотгорууд учирч байна. Ер нь хэдэн байгууллагаар явж хэдэн баримт бичиг цуглуулж ямар зөвшөөрлөд авах ёстой гэдэг энэ зураглалыг боддоор нь гаргасан харагдаж байна. Малын эрүүл мэнд махны гарал үүслийг бүртгэх цахим системийг нэвтрүүлж эхэлсэн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх алхам болж байна. Гэсэн ч махны экспорт боломжит хэмжээнд хүрэхгүй хэвээр байна. Мөн нийлэлтийн сүлжээ бүрэн төлөвшөөгүй малчид түүхийд бэлтгэгчид мах боловсруулах үйлдвэрүүдийн хооронд урт хугацааны гэрээт нийлүүлэлт сул байгаа нь нийлүүлэлтийн тогтвортой байдал сөргөөр нөлөөлж байгааг судалгаанд онцолжээ. Монгол улсын хувьд зүүн баруун коридоруудаа бас илүү идэвхжүүлж тэнд шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулснаар бас Төв Аз болон түүгээр дамжаад цаашид Арабын орнууд, Европ руу ингээ гарах боломжтой байна. За бас Вьетнам руу бас Монгол улсын хувьд хувийн бичлэхэн маань бас тодорхой хэмжээний мах бас ямааны мах ингээд экспортлж гаргасан бас туршлага байна. Тэрийг бас бид нар судалсан. Судлаачдын үзэж байгаагаар махны экспортын хөгжлийг зөвхөн үйлдвэрлэл, бодлогын асуудал гэж үзэхээс гүйцэтгэл, зах зээл, логистик, нийлүүлэлтийн сүлжээний уялдаанд тулгуурсан цогц шинжилэл шаардлагатай байна гэдгийг хэллээ.